За ингээд өнөөдөр одоо ярих сэдв болох одоо сэтгэлийн шарах ялангуяа одоо эрчүүд тохиолдож байгаа сэтгэлийн шарах одоо түүнийг даван тулж чадахгүй хүндхэн асуудалд орсон одоо хүмүүсийн кейс тохиолдлууд яригадаад энэ дээр ярилцсан л гэсэн үг л дээ. Ер нь нэг актер зөвлөөд одоо ингэж итгээ тэгж итгээ гэхээс илүү миний яриг сонсоод бас тодорхой хэмжээнд эргэн тойрны хүмүүс нь ч тэр тухайн хүн өөрөө ч тэр нэг бодож хоёр их тунгаах болоо гэж бодож байна. Сэтгэл гэдэг нь өөрөө ялтгүй би эргэтэндээ тань ижлэхэн маш том ингээд эргэтэй юм аа. Энэ сэтгэл гэдэг эргэтэн бол яг яс хугарахтай ажиллах хугардаг. Хүний бие ингээд өвдөхтэй ижил өвддөг. За ямар нэгэн бэрхшээл авч ирсэн хүмүүс бол илүү сайн ойлгоно. Ясны хугарал бол яг дөнгөж хугарсан үедээ ямар байдгүй те. За дараа нь бороолох, эдгэрэх гэд явцуд байгаа. Хамгийн багадаа 3-6 сар тэгээд 1 жил. За тэгээд хүн тохиолдолд хадаас энэ хадах те. Иймэрхүү нөхцөл байдалд ордог шиг сэтгэл яг адилхан. Таны сэтгэл хугарчээ гэж бодъё. Сэтгэл яагаад хугарах вэ? Ойлгомжтой. Итгэж найдаж явсан хүн хуурах, худлаал. За эсвэл ойр дотны хүмүүс таныг гадуурх, таныг орхиж явах. За мөн хин нэгэн хүнд маш их сэтгэл зориулаад тэгээ энэний хариуд тухайн хүн тэр сэтгэлийг хариулахгүйгээр үл барна. Бүр эсэргээрээ танд хор хүнэл учруулсан үйлдэлийг хийсэн гэх мэт тохиолдол. За шарах шалбархай таны бие дүүсгэд ямар байдг вэ? Бас тодорхой хэмжээнд хэцүү. Ядаж нэг л хурал энэ төр хурууга орон тий. Гэтэл сэтгэлд шарах шалбархай үүсдэг. Яаж юм зөрөөд өнгөрөхдөө таныг түлхчихэд уучлалт авахгүй өнгөрч байна. Таныг зулгалчаал явчихж байна. Таны сэтгэл. За тэгвэл таны эсвээр сайхан ажиллая гэж байж хаад өөдөөс чинь загнаал, дайраал, тавшилдаг ийм хүмүүс манай нийгэмд байна уу? Байгаа. Манай гэлтгүй бүх нийгэмд оршдог. За ингээд тэгэхээр та өглөө сайхан ажилдаа ирээл ингээд сэтгэл өдрөг ажиллая гэж чинь нэг хүн ингээд таныг загнаад байна. Дараа өдөртлөх чинь энэ ч бас энэ дор. Таны сэтгэл яах вэ? Шархална. Шархлаа штэ тодорхой хэмжээгээр. Энийг яадаг? Бид нар боодгүй. Бид нар лент наадгүй. Зүйн бол лент наах хэрэгтэй. Болт боох хэрэгтэй. Шаардлагатай бол тэр цус тогтоол, шаардлагатай бол тэр гипс юу гэдгийг те. Энэ сэтгэлийн гэмтлүүдэд бид нар арга хэмжээ авч явах ёстой байдаг. За би нэг жишээгээр ярил л да. Бага насндаа одоо нэг хүнийг одоо аав нь өөрийнхөө дүүгэнд сургуульд орохоор нь суулгачжээ. За тэгэл одоо хүүхдээ сайн сайхан байгаа л гэж бодсон шүү дээ дүүгэндээ суулгацсан юм чи. Гэтэл тухайн айл тухайн хүүхдийг маш их ялгарлан гадуурхдаг өөрийнхөө хүүхдүүдээс. За тэр бүхэл хоол ундч өгдөг. Ерөөсөө маш их өлсгөлэн байдалтай байлгаад тэр гэр оронд тайван суугч орчин байхгүй. Байн хар бор ажилдаа зарах. Эсвэл хөөгд гаргана хүүхдээ өвл. Энэ хүүхд яах вэ? Энэ хүн ямар хүн болох вэ? Яг тэр үйл явдал эхэлсэн цагаас энэ хүүхдийн 40 насны амьдрал, энэ хүүхдийн 20 насны амьдрал, 30 насны амьдрал тодорхойлчихж байгаа байхгүй.
бусдыг үзэн ядах сэтгэлээр хэн нэгнийг одоо үзэн ядаж, гомдож, хорсох ийм сэтгэлийг тээсэн хүн эрүүл шилждэг. Сэтгэлийн хувьд ч бие эрхтний хувьд ч эрүүл байх боломжгүй. Наад захын хүний хэрэгцээ болох. Наад захын одоо хүүхдийн хэрэгцээ яриа л да. Хүн гэхээс илүү одоо хүүхэд ч юм бол өөрөө ажил хөдөлмөр эрхлээд мөнгө олоод өөрийгөө тэжээх одоо тийм үндсэн хэрэгцээг хангах боломжгүй нас шүү дээ. Гэтэл ийм хүүхэд наснд нь ийм хариг эслэл гэж би бол хэлье гэсэн бодолтой байдгийг. Хүний наад захын үндсэн хэрэгцээнүүдийг хангахгүй байх хүнийг маш хэцүү байдалд оруулдаг. Тийм ч учраас нэгэн Япон эмэгтэй маш олон өлссөн хүүхдийг хооллож 20-30 жилийн амьдралаа зориулсан тухай нэг зүйлээс уншсан л та би. Энэ бол маш сайн үйл хийсэн байгаа тэр хүн. Өлсөөд байхаараа хүн яадаг вэ гэхээр өлсөөд байгаа хүн заавал муу юм хийдэг. Тэр чинь өлсөөд шүү дээ. Гидсэн цатгалан байлгаад гидс цатгалан мөр бүтэн гэж монголчууд ярьдаг та. Энэ наад захын хэрэгцээнүүдийг бид хангаж өгөхгүй бол хүүхэд муухан болно. Яагаад сайн хүн болоход маш хэцүү, маш боломжгүй. 199% муухан болох боломжтой. Тэр өлссөн хүүхэд тэр гэр орон гэсэн зүйл байхгүй шахуу тий. Одоо гадуурхагдсан тэр чинь баг 50 сухарч алгүй шүү дээ. Гадуур хувцастайгаа гэртээ бай. Гадуур хувцастайгаа хоол ундаа хийгээд явж байна. Миний мэддэг тэр сая жишээний хүн бол энэ яасан тэр хүүхдэд одоо насанд хүрсэн хойноч нөгөө асуудлаа тээж явж байгаагийнх нь илэрл байхгүй. Тэр асуудлаа эдгэж таагүй. Тухайн үед тэр сэтгэлийн шархаа сэтгэлийн гүн өвчин болтол нь одоо ингээд тэгээд аваа явцсан. Хинд ч хэлээгүй, хинд ч яриагүй. Тухайн үед арга хэмжээ авахуулаагүй. Одоо тухайн үед авдалт юм уу, идэлт юм уу те. Одоо тухайн үед тэр 108 гэсэн утас байсангүй шүү дээ. Хэрвээ байсан бол тэр хүн бас хөнгөн шатан дээр аврагдах, идэх боломж байсан. Одоо бол хизээч энэ хүн чинь идэхгүй. Ер нь бол идэхэд маш хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө л тэр хүний амьдрал тэр чигтээ баларчж байгаа. Ингээд нэг хүнийг бид нар баллж байна гэдгийг мэддэггүй. 50 хүүхдүүд маш их байсан. Бидний үеийн хүүхдүүдийг ихэнх нь ингэж ер нь айл тавьжсэн байх магтлуунд. За энэ 50 хүүхдүүд хэцүү байсан байх боломжтой байгаа байхгүй. Хилдэггүй болчих. Тэгээ энэ их хэцүүгээс болоод тэр их өсөлөн тэр гадуурхлаас болоод тэнмэл болно. Ерөөсөө тэнмэл бол. Гудамжаар тэнэ. Хоос одоодтой тэнэ. Маш амжигтай энэ бол. Ингэж яваад тэр хүний зам тэр чигтээ тэнмэл болно. Хизээч тэр хүн айл хэний сайн тэр хүн болж чадахгүй. Хизээч тэр хүн одоо ноён нуруутай эр хүн байх боломжгүй. Тэр хүүхэд насныхаа зовлон шархан дээр тэр хүн гацсан байдаг. Ингээд тэр их гомдлох орсол тухайн хүний одоо бус сэтгэлээ нээдгүй ийм байдлыг үүсгэх нь хүн болгоныг муу юм байна гэсэн бодол төрн хүнд итгэлээ хаалтна. Заавалмаар яах вэ гэхээр тухайн хүн бол дүр эсгэгч, худалч, тухайн үед л өөрийгөө аргалж амиа зогоох хэмжээний сэтгэхгүй тэр хүнд суун. Хичнээн мундаг толгойтой, хичнээн мундаг мэдлэгтэй сайхан хүмүүс годомжинд яагаад хэрэгжиж болж байгаа. Энэ шүд ердөөсөл тухайн хүний тэр сайхан ухаан ухамсар зөв зүйл дээр ажиллахгүй. Тэр хүн зөвхөн амиа зогоох, амиа аргалах тухайн агшин. Иймийн тул худал хэлнэ. Буруу зүйл давтна. Аригтан донтно. Нийтэд тоглоомд донтно. Ямар нэгэн донгоор л ерөөсөө тухайн үеийн тэр зовнилыг дарж явна. Ингээд олон хүн баларсан жишээ маш их.